сар шиндээ сайхан шинжилсэн биз дээ. Манай хамтлаг бол соёл эрдэнэ хамтлаг гэж явж байгаа. Бид нэр бол одоо Монгол улсад хамгийн анх байгуулагдсан, 71 онд байгуулагдсан 100-ны мандаа соёл эрдэнэ хамтлаг гэж. Би бол 72 онд хөгжим бүжигт ороод 77 онд Баян Монголд ороод тэндээсээ 80 онд соёл эрдэнэ бүр сүүлд орсон. Тэгээ одоо хүртэл ингэж явж байна. Тэгээд яг бид нар бол манай өргөн хамтлаг, хөхтөнгөр хамтлаг гэдэг энэ хоёр бол бүр хөгжим бүжигийн нэг анги төгссөн үеэлээ хамт төгссөн одоо хүртэл ингээм хамт явж байна. За тэгээд соёл эрдэнэ хамтлагийг бол угаасаа ард түмэн бүгд мэднэ, уран бүтээлийн мэднэ. Тийм ээ. Тэгээ одоо хамгийн одоо ард түмэнд одоо төгссөн хүн болгоны мэддэг дуунууд сэтгэлийн жигэрэг сайхан дуудаг манай Зундрын зохиосон. Тэрүүгээр хүн болгон мэднэ. За тэгээд өшөө бол зөндөө олон гоё сайхан дуунууд байдаг. Тэгээ яг одоо ингээд манай хамтлаг маань чинь өчнөө олон жил болчихлоо. Бид нэр сүүлдээ ингээд хоорондоо нэгдээд одоо соёл эрдэнэ өргөө хөхтөнгөр гээд ингээд бидэд уран бүтээл хийгээд 20 гаруй жил хамт явж шít. Тэгээ бидний одоо энэ тоглох уран бүтээл бол одоо соёл эрдэнийн хамгийн гоё шилдэг дуунууд, өргөөгийн хамгийн гоё дуунууд, хөхтөнгөр хамтлагийн гоё дуунууд ингээд нэгдсэн тийм програмтай бид нэр одоо тоглож явдаг. За манай хамтлаг 1983 онд байгуулагдсан. Байгуулагдах жоо ер нь байгуулсан байсан юм байлээ. Одоо хөгжмийн зохиолч одоо бурхны орн руу явсан одоо манай талигаач болоож битээр 1983 онд айзмаас шилжээд өргөн хамтлагт очсон. Тэгээд энд бол яг хөгжим тоглодог байсан битээр дуу хөгжмийн ингээд вокальны инструментальны ансамбль гэдэг шиг одоо ингээд дуу хөгжмийн хамтлаг болгосон юм байгаа. Тэгээд уран бүтээлээ хийж байгаа манай бодоож манай хөгжмийн зохиолч агуу сайн зохиолч байсан. Олон сайхан одоо ард түмэнд төрсэн дуунуудтай энэний дуунуудын одоо жишээлбэл Алтан зул гэдэг нэг сайхан газар ихэд заяатай ганган цэцгээд илвэ гэдэг иш тулмаагаатай зохиосон. Дандаа чамааг хайрлаж яваа иш тулмаагаатай зохиосон. Уулын нугад чамтайгаа боيو зүүдгээ тэмэх дуу байдаг чинь. Энэ бол пөрөв дөрж байгаа шүлгийн зохиосон ардаа уран зохиолч. Тэгээд бас нар энийг юмгээд бас манай бодоод зохиосон. Энэ олон сайхан дуунуудыг бол анх одоо бид нэр дуулж одоо ард түмэнд хүргэж ирсэн ийм түүхтэй хамтлаг юм байгаа. Тэгээд сүүлийн үед одоо яг байгаа нь байхгүйгаа одоо нөхөж бид бүхэн бас өөрсдөө ингээд нэгдэж нэг хамтлаг болж одоо сүүлийн үед тоглож байгаа. Тэгэхээр бид нар энэ хоёрын дуунууд бид нэр одоо олон сайхан дуунуудтай одоо өөрөө ярих баг. Соёл эрдэнэ жаргал сайхны олон сайхан дуунууд тэр болгоныг бид нэр бол одоо Дархан хотын хаан ард түмэнд очиж ер нь аядуугаа өргөнө гэж бодож байгаа. Тэр дуугч бас сансан ч байх гэж бодож байгаа. Олон сайхан дуунууд бай. Өөрөөсөө тэр зохиосон дуунуудаа бол жаргал сайхан сая өөрөө хэлсэнгүй шүү дээ. Одоо дараад нь хэлэх байх тийм ээ. За бид гурван хувьд бол ер нь бол бид нар рок pop одоо яг энэ тогоонд аль дээр үед 70-аад оны дундаараас ихтэл орцгоосон ийм усуд. Тэгээд тэр үеэс л одоо бид нар уран бүтээлээ хийгээд эхэлцгээсэн. Яг албан ёсоор одоо хамтлаг энтергээд явсан үе нь болохоор миний хувьд бол одоо 75 оноос залуус хамтлаг гэж эхэлнэ одоо. Сүүлд одоо өргөн хамтлагтай баг зэрэг тийм ээ. Хэлчин хамтлаг гэж бас бид нар 83 онд анхныхаа тоглолтыг хийгээд эхэлжсэн. За 90 оноос бол би хөхтөнгөр хамтлагийн одоо бас юугаар хөгжмийн зохиолчоор нь ажиллаж хамтлагтайгаа бас олон сайхан дуу хийж уран бүтээл хийсэн. Ийм л түүхтэй ийм л усуд. За бидний одоо зохиосон дуунууд гэж ингэх юм бол одоо ингээл ихэнх нь 40-50 жил. За одоо манай жагагийн одоо жишээлбэл хүлээлт дууч одоо бараг 50 гаруй настай ийм дуу шүү дээ. 52 онд зохиосон дуу. Тэгээ 74 онд 52 жил тий. 52 жил дуулж байгаа дуу байна. Одоо миний 83 онд зохиож ирсэн аав дуу маань одоо яг энэ жил 42 жил болж байна тийм ээ. Тэгээд 84 онд зохиогдсон Сүүн цагаан хөрөм, шинжилийн шин сайхан энэ ер нь л бүгд ихэнх нь 40 гаруй жил дуулж байгаа ийм дуунууд. Тэгээ энэ дуунуудаас минь одоо ингээд жагагийн дуу, миний дуу, манай болоож талигаач одоо болоожийн дуунууд бүгд одоо энэ Дархан хотын энэ бид хэдийн нэгдсэн тоглолтод бол бүгд дуулагдана. Бүгд ч яг одоо шилд сонгоод тийм ээ. Бас эмэгтэйчүүдийн баяр болж байгаа бид нар аль болохоор бас охид бүсгүйчүүдтэй хандсан одоо ийм дуунуудаа дуулна. Бүсгүй минь чи нэмсэж яваад манай соёл эрдэнэ галсан батын дуу. Ер нь бол Мартинээр бид нар зөндөө тоглож ирсэн. Тэгээ ер нь бол тэгээ бүсгүйчүүд тоглолт эхлэхээс дуустал бүгдийн дагаад дуулдаг. Ягаад гэвэл дандаа мэддэг дуунуудын явдаг учраас
Ер нь бид нар барыг эхлүүлээл тэгэл хаяхад барыг зэрэгтэл дуудаад дуусгаад тийм. Одоо өргөө хамтлагаас чинь дандаа чамайг хайрлаж яваа юм тэргээд ингээд. За манай хөгтөнгөр хамтлагаас чинь одоо охид бүсгүйчүүд зориулсан гэвэл миний одоо охин гэдэг дуу байдаг тийм ээ. Ингээл одоо хүн болгоны мэддэг дуунууд л тэнд их шиглэнэ. Өвөл очсон баха. Өвөл очоод энэ 86-аас 93 оны төгсгчдэр тэр олон одоо сургуулийн төгсгчдээр бид нэр очиж тоглосон. Яак гэдэг жочдуудны зааланд тоглож ирсэн. Тэрний яг өмнөх жил нь бид нэр залуус чатар дээр нь тоглож ирсэн. Тэгэхээр энэ тэгээ зүгээр өөр компани урьдчилан жижигсэж яг ингээд энд зөндөл очиж тоглож. Албан ёсоор ингээд хотын иргэдтэй уулзах загаалах тоглолтуудаа бид нар хийжсэн байхгүй. Тэрнээс биш яг Дархан хотынхаа одоо ард иргэдэд зориулсан том тоглолтод бид нар тоглоагүй. 80 бид нар 83 онд гээд нэлээд дээр юм ярьж 84 онд ч тоглоход залуус театрын би зүгээр юу даруухан ярихад залуус театрын дээр том шил хагарталт бид нар дуулж ирсэн шүү дээ. Бүр яагаад тэгэхээр нэг бэлэд нь олдохгүй дайраад тэгээд гал команд дээр орж ирж усаар шүгшиж идэр усуудыг тааж ижсэн тим түүх байгаа шүү. Тэгээд яхаа бас тэр үед бид нар их гоё Итали метал дуулдаг байсан байхгүй. Итали тэгээд Орос дуунуудтай. Яг тэр үед мод. Тэр үед модоос Гаречи Санца, Гаречи Песок тэргээд яллагын тэр үед ирсэн байсан дуунуудыг дуулахад тэгээд Che Confusione Sarà Forgiti Amo гэдэг ч юм уу тийм ээ. Тэр дуунуудыг бид нар яг дуулж ирсэн үед байсан. Тэгээ cover үтлээ. Одоо бодоход cover байхгүй. Тэгээ дархны залуучууд угаасаа үзэндээ бид нар одоо бидний үеийн хүн бол одоо зөндөө байгаа залуучууд байна. Тэгэл одоо бид нар бас бидний дуунууд ч гэсэн сүүл хийсэн дуунуудаас авах жишээлбэл хизээви чам тагаа гэж одоо дуулж тийм сүүлийн дуунаас тийм. Тэгээ дуулах чинь одоо тэгээ залуучууд яа бидний үеийнхэн бол угаасаа бүгд мэдж байгаа. Одоо алтан зүйл төр зүүд өдр бол чинь киноны дуу мэдгүй хүмүүс байхгүй ш. Одоо хотод ч гэсэн дуулахад ерөөсөө тэгэл бүх хүмүүс бидрийг бараг дуулахгүй өөрсдөө дуулаа явчихдаг. Жаргал сайхны тэ сар шиг хоол нутаг энэ гэдэг дуунууд байдаг ш тэ. Сар шиг хоол нутаг тэгээд 1970 74 онд 8 дугаар ангид зохиож ирсэн. 8 дугаар ангид хөгжим бүжгийн сургууль зохиож ирсэн. Үжиг ингээд одоо төгөөд үзэгсэлэн гооч юм нэрэж камертан дуулдаг ш. Тэрийг бид нар бас тоглосон дуулна тий. За Дархан хотын ард иргэдтэй одоо зрителтэй очиж нүүр туулж уулзах гэж байгаа одоо маш их баяртай байд. Ялангуяа бидний үеийнхэн биднийг санаж маш их ирэх болов гэж бодож байна. Бид нар байж 70, 80, 90 онуудын жинхэнэ хийт болсон дуунуудаа та бүхэндээ одоо төлөвлөх байхаа. Та бүхэн таалагдана гэж бат итгэлтэйгээр очино. За тэгээ 3 сарын 8-нд бүгдөө уулзцгаая. Freddy Woman нэгдэцгээе. Коммент хийж чадахгүй байна.